хамгийн гол нь хараат бус гэдэг нь хэдийгээр төр томилж болох эсвэл төрөөс ангид байж болох ямар нэгэн байдлаар бид зохион байгуулалтын бүтцийг хамгийн зөв хийх ёстой. Хараат бус гэдэг нь бол дүрмээр захирагдсан, хуульд захирагдсан, зөв хууль эрх зүйн орчинтой, зөв дүрмүүдтэй тэрэндээ захирагдсан байхыг л хараат бус гэдэг. Тэрээс тодорхой хэмжээний улс төрийн зорилготойгоор төсөв татна ашиглах, улс төрийн зорилготойгоор мөнгө тараах хэрэгсэл болох энэ бүгдээс хамгаалах ганц зарчим бол хараат бус зарчим. Чингис хаан үндэсний баялагын сан компани тухайд нээлттэй сонгон шалгаруулалтаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудад удирдах албан тушаал эрхэлж ирсэн. Мөн дотоодын зах зээлд ч гэсэндээ төр, хувийн хвшил олон улсын байгууллагуудад ажиллаж ирсэн мэргэжлийн туршлагатай баг хамт олон бүрдсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ баялагын жинхэнэ эзэн ард түмэн одоо менежер гэх юм уу, эзэн гэх юм уу төлөөлсөн эзэн төр засаг. Тэгээд одоо яг тэр хөрөнгийг одоо удирдах ажлыг гардан гүйцэтгэж байгаа тэр одоо компанид нэгж байна. Чингис хаан үндэсний баялагын сан компанийн хувьд бол бусад улсын амжилттай баялагын сангуудын нийтлэг жишгээр өгөөжийн түвшинд гүйцэтгэл хяналтайгаар ил тод нээлттэй байдлаар хөрөнгийг аривжуулж менежментийг зохион байгуулах стратегийн бодлогын баримтчгийг боловсруулж ажиллаж байна. Тэгэхээр уул уурхайн шавхагддаг нөөцийг бид нар урт удаан чанартай амьдралыг бий болгох эрүүл мэнд боловсролын санхүүжилт рүү чиглүүлж байгаа нь өөрөө Монгол улсын үндэсний дархлаа, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил шин шатанд гарах тэр боломжийг бүрдүүлэхээр үндэсний баялагын сангийн үйл ажиллагаа цаашаа чиглэнэ гэдэгт бол би итгэлтэй байдаг. Өнөөдөр ажиллаж амьдарч байгаа бид Монгол улсын хөгжлийг өнөөдөртөө хангаж ирээдүйдээ улам илүү хөгжих боломжийг нь ирээдүйн залуу иргэдтэй бий болгож өгөх ёстой. Энэ л агуулгаар бид харах хэрэгтэй. Газрын хэвлэлийн баялаг бол шавхагддаг нөөц. Магадгүй өнөөдрийн эдийн засгийн дархлаа болж байгаа. Гэхдээ эрүүл, боловсралтай Монгол хүн бол үеийн үед хамгийн том баялаг байх болно.